За одоо ингээд энэ 10 дугаар ангид ингэж үзэж байгаа хичээл маань еш төр хэрхэн ирэх вэ гэдгсэн. За математикийн еш зориулсан мянган бодлогын 1-р хэсгийн 69 дахь бодлого. За ийм бодлого байна. Тэгэхээр энэ бодлогыг бид юу гэж ойлгох вэ гэж. Энэ бодлого бол за ингээд энэ хаалтан доторгын тоо чинь 3-4 зэрэгтэй байна. Тэгэхээр энэ болоо куб язгуур дээр ийм тоо байгаа юм байна. Тэгээ куб язгуур дээр байгаа энэ тоо нь өөрийн 4 зэрэгтэй байгаа юм. За тэгвэл энэ 4 зэрэгтэй байгаа юм бол энийг за бид ийм бодлого байгаа юм гэж ойлгох нэг ер нь. Тэгвэл бид нөгөө квадрат ялгарын квадратын томьёогоо хэрэглээд маш хэлбэр бодчих болох нь вэ энэ. За тэгвэл ялгарын квадратыг хэрэглээд хэрхэн яаж бодох юм бэ гэдэг дээр ажиллая. За тэгэхээр бид нар зөвхөн эхлээд нэг хаалтаа бүгд энэ ялгарын квадратыг илэрхийлчихье. За тэгэхээр эхлээд энэ юу болох юм гэхлээр за үзэж байгаа хүүхдүүдийн маань төвшин бас өөр байгаа учраас багшийн гол зорилго бас энийг үзсэн хүүхдүүд бас бүгдийг бас ингэж ойлгоод авчихсаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр за эхлээд нэг а квадрат гэдэг. Тэгэхээр энэний квадрат томьёо маань. За хасах нь 2ab гэдэг. Тэгвэл 2-ыг үржих нь 2 гишүүнээ үржүүлээд 2 дахь авна шүү дээ. За тэгэхээр энийг энэ дараа нь энэний квадрат гэдэг. Тэгэхээр сүргийн тэгэхээр нэмэх болоод одоо за энийг хуулч b квадрат нэмэх нь b квадрат. За тэгээ энэ дээр нэг тэмдгийн зөрүүг ингээд ясангүй шүү. За энд 3. Тэгэхээр энд үндсэндэл ийм л гэсэн үг л дээ. Нэмж байгаа учраас энэ гэсэн үг. За тэгэхээр тэнцүү одоо бид ямар үр дүн хүлээж авах юм бэ гэж. Бидний хүлээж авах үр дүн бол тэнцүү юу болох нь энэ 5 25. За үржих нь энэ язгуур 2-ын квадрат ч өөр 2 гэдэг. За энд ингээд үржүүлэхээр зөвхөн коэффициентуудаа үржүүлээ. Тэгэхээр 250 10 хасах нь хэд байх нь 30. Тийм ээ? Хасах нь 30. Тэгээд энэ хоёрыг үржүүлч чи өөрөө эндээс хэд гарч ирэх вэ? 2 гарч ирсэн. За одоо эндээс 3-3-ын 9 нэмэх нь 9 үржих нь 2. Язгуур 2-ын квадрат ч 2 гар. Ингээд тэнцүү 50-аас хасах нь 60 нэмэх нь 2-9-ийн 18. Тэнцүү хэд гарах вэ? Энд чи сөрөг 10. Тийм ээ ингээд 8 гарах. За тэгвэл одоо бид нар бодлогоо юу болгочих юм гэхлээр энэ чана эндээ энэ чирээс ийм болчих. Энэ хаалт маань ер нь бол тэгэхээр энийг нөгөө нэгээр нь салгаж бодох бас их аюултай. Энэ өөрөө 8 гарсан, энэ бас 8 болсон. Энэ нэлээд 8 болсон. За тэгвэл 8-8-ын 64 гэдэг. За заавал 64-ийг хүрэхгүйгээр одоо 8 гэдэг чи өөрөө юу гэсэн үг вэ? Тэгэхээр өөрөө 2-ын 3 зэрэг. Энэ 8 бол өөрөө 2-ын 3 зэрэг. Тэгэхээр заавал 64-ийг хүрэх. Заавал 64-ийг хүрэхгүйгээр чи өөрөө юугаараа бодвол их зүгээр шүү бас. Тэнцүү. Энэ чинь куб язгуур байгаа шүү. За өчтөр жоох удсан шүү.
Энчээр куб язгуурдоор ийм болсон. 8 Ингэсэж 8-ыг өөрчлөх 8 болсон. Тэгэхээр энд чинь 2-ын 3 зэрэг. За тэгээ энийг 2-ын 3 зэргийг үржих нь дахиад 2-ын 3 зэрэг. За энийг бүр сайн чадах хүүхэд бол энийг юу гэж бичиж болох юм гэхлээр куб язгуурдоор 2-ын 3 зэргийн квадрат хэлбэр бичиж болно. За яг хөө тэгээд 2-ын 3 зэргийн квадрат хэлбэрээр бас бичихлээр илүү ажиллагаатай. Бид нар еш дээр аль болох бас цаг хожиж хордоо их ёстой учраас энэ бол саяных ингэдэг байж. Ерөөсөө энийг үржих нь ингээ харж хэрэгтэй. Ингээд харж хэрэгтэй. Тэгэхээр эндээс нөгөө хэд гарах вэ? 2-ыг үржих нь 2, тэнцүү 4. За ийм хэлбэрээр ирдэг байна. Тэгэхээр ингээд харахад бас нөгөө сурагч дээр өгснөөс ч бас арай өөр хэлбэртэй байгаа шүү. Тэдээд ингээд та бүхэнд амжилт хүсье. За тэгээд дахиад ингээд сурагчтайгаа бичгийнхтэйгээ зөв ешийн даалгаврыг хамтдагж ингэж үзэх хүсэлтэй байвал манай сувгийг дагаж хонх дараарай.